За одоо энэ видеон дээр болохоор SketchUp-ын мэдээллийг Max руу яаж оруулж рендерлэх вэ гэдгийг үзүүлье. Save as хийгээд нэрээ Max руу гээд оруулчихъя. Тэгээ бууруулж хадгалахгүй бол ер нь болдгоо шүү. Max дээр ордгоо. За layer-ээр нь ялгаад өгсөн байгаа түрүүнийхээ видеон дээр. За import хийгээд доороос нь Google SketchUp гэж сонгоод за Max руу гэдгээ сонгоод за тэр хоёр чагтыг идэвхжүүлэх ёстой. Нэг нь болохоор layer-ээр нь оруулах, нөгөөх нь болохоор материалаа хоёр талд материал болгож оруулах. За эхлээд гэрэл нар тавья, вирэй сан тавья. За дээрээс нь топоос харж байгаа T үсгэн дээр дарвал топоос харагдана. За нараа дээш нь өргөөд хажууд дээрээс нь тусгая. Түрүүн яг хажууд талаас нь туссан байсан. За modify руугаа ороод радиусыг нэмчин. За дахиад T үсгэн дээр дараа топоос нь харлаа. Камер тавья, вирэйийг сонгоод хажууд талаас нь харуулад. За C үсгэн дээр дарчих юм бол камер руугаа орчин. Тэгээ баруун доотлын булангаар тохиргоо хийн. Илүү ойртуулна, хажууд дэвш нь болгоно гэд. Shift F-тэй дарах юм бол ингээ frame-ээр нь хүрээгээр нь харж болно. Яг камер рендерлэх хүрээгээр нь. За P дээрээ дараа зүгээр перспективээр харж болно. T дээрээ дараа топороо, F4 дээр дараад энэ wireframe буюу хүрээгээр нь харж болно. За Vray light, dome light тавь. Энэ болохоор HDRI тавих гэж байна. За энэ доороос нь use texture гэдэг дээр нь нан дээр нь дарж агаад доош нь сонгоод Vray HDRI сонгоод за одоо материалаа гаргана M үсэг. За энийг чирээд оруулчин instance-аар copy хийгээд за одоо ийм харагдчихээн. HDRI-гаа сонгож оруулна. Тэр хажуудлынхын цэгнүүд дээр дарж агаад байршлыг нь оруулна. Энэ map-ийн болохоор spherical болгож харуулна. За HDRI тавигдсан. Камер тавигдсан. F3 дээрээ дахиад дарахаар ингээд материалтайгаа харагдана. 8 дээр дарахад environment-а гаргаж ирээд түрүүнийхээ HDRI материалаа чирээд оруулчихна. View руу ороод view background-а environment болгочоор одоо HDRI нь харагдаад эхэлнэ. Материал руугаа M дээр дарж ороод энэ нөө хэвтэй чиглэлээр нь эргүүлж болж байна. Энэ босоо чиглэл. Тэр суман дээр маус хоёроо дарвал хамгийн бага утгаа аваад хамгийн бага утга нь 0 бол 0 болчдөг. За гэрэлтүүлгийг жоохон нэмэхэд бол multiplier tab болгоод нэмчээ. За материал руугаа сонгоод одоо шил хий. Тэрнэр дарахаар артал нь харагдаад одоо нэвтрэлтийг харж болно гэсэн үг. Diffuse цайруулаад за шилийн бол яаж л хийж болно. Тэгээ бэлэн вирийн материал татаад аваад хийсэн ч болно. За subdivision-ийг нэмчээ. За харагдах нь нэг иймэрхүү байна. За refracting өөрчлөх хэрэгтэй байна. За харагдах байдал нь өөрчлөгдөд явж байна. Ерөнхийдөө бол SketchUp-ын Vray, Max-ын Vray хоёр адилхан. Alt Q дээрээ дараад зөвхөн цонхнуудаа аваад үлдчихлээ.
За энийгээ gradient болгоод зүгээр саарлаар нь харуулчих. За материал өгөхдөө дээрэн дараа тэрэн дээр дараад одоо энэ сая дарсан болохоор материалыг харуулж гин. Hide all хийгээд маус хоёроо дараад. За дахиад материал хийх гэж гин. Цагаан материал хий. Vary MTL гэж сонгол vary материал гэдэг. За одоо болохоор map өгч гин. За зүлгэний map өгчлөө. За энийг аваад харахаар яг map нь харагдана. За адилхан bump руугаа шууд чирээд оруулчих. Instance хийгээд за тэгэхээр юм барцгаар текстуртэй болчихно. За зүлэг гэд нэр өгч. За одоо зүлгээ сонгоод гэсэн чинь сонгохдохгүй. Тийм болохоор P дээр дараад perspective болгоод сонгоод материалаа сонгоод орууллаа. Харагдуултгаад харлаа. UV map хийн. UVWV map. За box болгоод тэр real world map size-а болуулаад за жижигтэй дээ. Тийм болохоор нэгтийг нэмчи. За энэ бараг хамаагүй дээ. Box биш зүгээр plain болохоор. За одоо цагаан стако баг зэрэг саарл материал хий. За өнгийн шууд map хийх гэж байна. Bitmap стандарт bitmap руу ороод нийтээс татаж авсан зүгээр stacko texture оруулаад use real world size-ыг аваад буцаж ороод доошлуулад maps дотроос нь diffuse-ийн bump руу чирж оруулаад за ингэж харагдах нэ. За материалынхаа нэрийг солигж ин шууд чирээд оруул материалуудыг шууд нэг талаас нөгөөх рүү ширчж болдог. Тэгэхээр дараа нь нэрийг өөрчлөх хэрэгтэй болдог. За жоохон цайруулъя. За эндээсээ дахиад UVW map-ийн сонгоо box сонгоод real world map size-ыг аваад харагдуултгаад харахаа мартсан байна. За энэ дээр нь 0.5 0.5 за ингээд арай багтаад байна. Тэгвэл 5. За C дээр дараад камера сонгоод за рендерлээд за энэ газар нь багтсан байна ерөнхийдөө. За газраа бүр хязгааргүй гэрэлтүүлгээ одоо нэмжин 50 байсныг тал болгоод за тэгээд vary сонгоод vary plane сонгоод за тавьчихсан бол энэ нь болохоор хязгааргүй хавтгай гэсэн үг. Зүлгээ өгчий. За одоо рендерлээд харъя. C дээрээ дарж камер руу орно. За зарим SketchUp-аас AutoCAD-аас оруулахаар алдаа гардаг. Тэр дээдлийн цонхны материалын дээр алдаа гарсан байна. За цонхоо сонгоод Alt Q дараад цонхоо авч үлдээд за энэ дээр нь тусдаа plane зураад өгчий. За энэний 3-ын сонгоод 3 нь болохоор 3 дээр snap хийн гэсэн үг. Plane сонгоод за ингэ болтгүй. Тэгвэл 2 дээр хий. After дараа front-аас нь хараад 2.5 дээр болохоор энэ болохоор 2 дээр харахад snap барина гэсэн үг. За одоо урагшлуулъя. W дээр дарна. B
би SketchUp дээр эм дараад андуураад эм дараад материал руу оруулчихлаа. За жоохон төрөлдөд идэв. За W дээр дараад move-лээ тавьчлаа. За S дээр дарж түрүүнийхээ snap-ыг болиулаад жоохон өргөжлүүлж. За түрүүнийхээ цонхны материалаа оруулаад цонхныхаа нэрийг class гэж өгчээ. Материалынхаа нэрийг. За одоо энэ түрүүнийхээ халдаатайгаа устгахчээ. Edit mesh руу ороод талаар нь сонгоод F4 дээр дарж хүрээг нь итвчж гин үгүй юу хараад delete хийж устгаад. За тэр цонхоо нэмж нийлүүлэе гэвэл attach дээр дараад сонгоод attachable болчихно. За инхээр нэг бит болж байгаа гэсэн үг. За hide all хийгээд камера сонгоод за рендер дээр дарсан болсонгүй. Заримдаа ингэж идэг тэгвэл шууд F9 дээр дарчвал болчихно. За эхний ээлжинд ерөнхийдөө иймэрхүү рендер гарна. Бүр гүнзгий биш зүгээр анхан шатны амархан тийм видео хийлээ. Болохоор SketchUp-аас Max руу оруулахын тулд ер нь эхлээд layer-уудээр нь сайн ялгаж өгөх хэрэгтэй. Дараа нь тултал нь бүр задлж explode хийж өгөх хэрэгтэй. Тэгээ бууруулж хадгалаад Max-аас шууд import хийгээд оруулчихна. За хоёр рендер зэрэг уншуулад үзье. За би voice-ийн дараа нь хийж байгаа болохоор зарим юм дээр жоохон сандраад жоохон буруу хийсэн байж магадгүй. SketchUp-ын хоригдоод байгаа болохоор дэлгэцэд амруулж байгаа дахиад хийж гин. За За нэг иймэрхүү болж байна. Max бол төгс програм. SketchUp бол одоо нэлээд хүчрэгдэж байгаа програм. Ашиглахад хялбар. За ингэ болчлоо. За анхаарал тавьж үзсэнд баярлалаа.